За яг эрчим хүчний салбарын улс орны нөхцөл байдлыг бол хүн бүх мэдж байгаа. Миний хувьд бол энэ зүүн бүстэй холбоотой эрчим хүчний найдвартай их усүр аюулгүй байдал гэсэн 3 асуудал бас асуух төлөвлөж байна. За нэгдүгээрт бол энэ 10 аймагт хэрэгжих энэ дулааны цахилгаан станцын асуудлууд ер нь дулааны станцын асуудлууд юу болж байгаа вэ? Тэгээ Солонгос компани дампуурсан гэсэн тэр дампуурсан тэр хугацаанд Монгол улс бас тэр зээлийнхээ хүүг одоо төлөө явж байгаа гэдэг ийм нэг зүйлийг ярьсан. Тэгэхээр энэ одоо манай зүүн бүсд бол Хинти, Сүхбаатар аймагуудад одоо 2 станц баригдаж байгаа юм. Тэгээ энэ ямар байдалтай байгаа? 2 сарын өмнө ярихад бол нэг 5 сарын 12-нд гэхэд ер нь асуудал нь шийдэгдээд ажил цаашаа үргэлжлэнэ гэсэн ийм зүйлийг бас чуулганы хуралдаан дээр танилцуулж ирсэн юм. Тэгэхээр би энийг асуух гэж байгаа. Хоёрдугаарт өнөөдрийн энэ хэлэлцээр бол эрчим хүчний дамжуулах шугам баригдах ийм одоо зүйл. Ер нь манай зүүн бүсд бол Багнуур Чой болсон чиглэлийн 220 кВт-ийн шугамын одоо ажил бол хийгдэхэд зураг төсөв бүх юм судалгаа явнууд нь хийгдсэн байгаа. Тэгэхээр зүүн бүсэд бол эрчим хүчний их усврын дутагдал бол огт байхгүй. Сая 50 мегаватт бас өнгөрсөн онд хөрөлцөх ерөнхий сайд байхдаа хийсэн энэ станц бол зүүн бүсийн их усврыг одоо ойрын хэдэн жилдээ бол сайн хангахаар байгаа. Одоо бидний өмнө тулгамдаад байгаа асуудал бол энэ шугамнууд байгаа. Мөн дээрээс нь Багнуураас Чой улсын чиглэлийн 220 кВт-ийн шугамын асуудал бас ямар төвшөнд явж байгаа вэ гэдгийг асуух байна. За 3 дугаарт энэ Дорнот аймгаас бас Дорнотын цахилгаан станцаас бидэнд асуулт тавиад байгаа. Ялангуяа ирэх өвөл станцын хэвийн үйл ажиллагааг хангахад энэ нүүрсний үнийн ойлголцлууд байна. Эрчим хүчний зохицуулах зөвлөл дээр энэ үнийн асуудлыг бас яаж үзэж байгаа вэ? Уурхай станц хоёрын хооронд бол бас үнийн хоёр ч одоо бас санал дээр бас зөрүүтэй байдалтай байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр эрчим хүчний зохицуулах зөвлөл бас ямархуу байр суурь барьж байгаа вэ гэсэн үндсэн 3 асуулт тодруулъя гэж ингэж бодож байна. За баярлалаа. За хариулт өгье. 4-р энэ дэр. Хэдрот гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний яамнаас санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга хуйг цагт. За Багнуур Өндөр хаан Чой болсон чиглэлийн 220 кВт-ийн одоо цахилгаан дамжуулах агарын шугамыг бол барьж байгуулах хэрэгцээ байгаа. За энэ бол засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. За энэ шугамуудыг бол эренбэлж одоо улсын хөгжлийн төлөвлөгөө эх онуудын төлөвлөлтөнд оруулах чиглэлээр яамнаас эрчим хүчний яамнаас саналаа. Эдийн засгийн хөгжлийн яам болон сангийн яам бусад энэ донор байгууллагуудад тавьж их усврыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. За 10 аймгийн дулааны станц төсөл бол 2018 онд зээлийн хэлцээр байгуулад ингээд хэрэгжсэн. За гүйцэтгэгч компаниас болоод үүссэн хүндрлийн талаар бас өмнөх уралдаан дээр танилцуулагдсан. За ингээд 6 сарда багтаж бүгд найрамдах Солонгос улсад явж байгаа шүүхийн шийдвэр гармагц. За тэндээс хамааран одоо энэ гүйцэтгэгчийг солих дараагийн одоо гүйцэтгэгчийг сонгож шаардлагатай их усврыг тодорхойлж төслийг одоо хэрэгжүүлэх чиглэлээр бол ажлууд зохион байгуулж байна. За энэ процессээс болоод бол нэг 6 сараас 1 жилийн хугацаатай хоцрогдол үүссэн. За анх бол 2026 оны одоо багтаан одоо ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан. За 3 дахь асуултын хувьд бол Дорнот бүсийн эрчим хүчний систем төрийн өмчт компани дээр нүүрсний одоо асуудал тулгамдсан юм хүндрэлтэй асуудал үүсэж байгаа. За Надуун чулууны одоо нүүрсний орд дээр үйл ажиллагаа явж байгаа уурхайнууд дээр үнийн асуудлыг бол нэлээд огцом өсгөх юм саналууд ирээд за энэ нь бол эрчим хүчний зохицуулах хорогоор хянагдаж одоо шийдвэрлэгдэхтэр хугацаа орж байгаа. За үнийн энэ өсөлтийг одоо хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр шийдэл гарвал энэ өвлжилтийн бэлтгэл хангах хүрээнд эрчим хүчний сайдаас тодорхой чиглэлүүд өгөөд эрчим хүчний зохицуулах хороо за энэ компани зүгээс энэ уурхайнуудтай бол хэлэлцээр хийж байна. За цагаан хүүгийн эдрот гишүүн тодруулжсоё. Тийм 10 аймгийн энэ станцыг барих ийм том төсөл дээр шалгарсан компани нэг 2 жил болоод дампуурчдаг
Тэг ямар учир шалтгаанаар ийм одоо найдваргүй компани одоо ингээд шалгаруулсан байдгийг. Энэ дээр ер нь Монголын тал, манай тал ер нь ямар үүрэг хариуцлага хүлээх. Нэгдүгээр. Хоёрдугаар та нар эрчим хүчний зохицуулах хороо хэрвээ энэ үн ханшныхаа асуудлыг шийдэх гэж байгаа бол энэ төсөв хөрөнгө баталгаас өмнө одоо тодорхой шийдэл түрээрээ. Тэгээ баталцсны дараа эсвэл төсвийн процесс явцсны дараа үн ханш хөдөлдөг, уурхаа үнэ нэмдэг, дагаад нөгөө хэрэглэгч нарын үн нэмэгдэх гээд байдаг. Тэгээд өсвдөр дарамт үүсдэг, ингээ өөрийн гинжин урвал үүсдэг шүү. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний зохицуулах хороо ингээ шийднэ гэж ярихаасаа илүүтэйгээр шийдэж байгаа процесс нь одоо хурдан явах тал дээр би эрчим хүчний яамыг анхаараасаа гэж ингэж үзэж байна. Тэгэхээр тэр 10 бүхэл бүтэн 10 аймгийн инстанцыг барих тэр За нэмж хариулт өгье. 4-р энэ дэр. За нэмэлт хариулт өгье. За 10 аймгийн дулааны станцын зээл бол Бүгд найрамдах Солонгос улсын зээл, Exim банкны. За энэ зээлийн нэг нөхцөл нь бол тендерийг зөвхөн Солонгос улсын гүйцэтгэгч компаниудын дунд шалгаруулна гэдэг нөхцөлтэй байсан. За ингээ харамсалтай энэ тендер бол 21 онд зарлагдаад 22 онд гүйцэтгэгч шалгарсан. За энэ шалгарсан гүйцэтгэгч маань бол ийм чадахгүй компани байсан дээр бол Солонгосын талд асуудал тавьж байгаа. За юуны хувьд нүүрсний үнийн хувьд бол тэнд дорнод бүсийн эрчим хүчний систем компанийн хувьд бол одоо тодорхой үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа нэг компани байгаа. Тэр компаниас хамааралтай ийм асуудал байгаа учраас хилцээр нэлээд хүнд байна. Гэхдээ энэ бол төсөвт бол шууд нөлөөлөхгүй. За тариф, үн тарифтай холбоотой нөлөөлөх учраас энэ эрчим хүчний зохицуулах хороо энэ эрчим За аюушийн ариун зэ гişүү асуулт асууя. Үг хэлээ.